Миний шэс сүрэдэн Миний бас сүрэдэн Миний божи сүрэдэн Бүр унгаас байсан ч барыг бүгдийг бичих юм аа гэж. Чи тэр зөв хоорондоо зүгээр юм ярих мэт юм шүү те. Ярил зүгээр подкаст бичих гэж ярьдаг. За арай. Энэ одоо ариу явдлаа. Энэ бохор явдал шин. Тэгэл хүмүүс барыг бодохоор тэгэл байгаар нь хүлээж авч байгаа юм шиг үгээлээ. Бүгдийг барыг мэдчихэж байгаа юм шиг хоорондоо ч ингээм юм ярих. Хамт найзлаад оо. Харин тийм. Хамт найзладаг бүр яг те. Бүр дундаа орчлоо шүү. За юу вэ? Бэжлэн. Яхан сайхан жагсаж байгаа дэрүү. Юуны төлөө жагсаж ба? Энэ манай хотын одоо Баян улсын одоо юуны салбар хэмтэй нийгэм хангамжийн салбарын мөнгийг хассан байхгүй юу? Хасаад 2026 оны төсөвтөө нэлээ их мөнгө хасаа. Тэгээ тэр нь жоохон одоо шинэ хүн ажилд нэмж авахгүй махгүй ч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү айгу жоохон хэцүү байдалтай болоод тэгээд яг нийгмийн ажилтан эсвэл одоо нэг тийм нийгмийн халамжийн төвд ажилладаг хүмүүс бүгдээрээ очиж жагсаад. За ямар хөө болт юм жагсаалд оролцсон. Үгүй яхад тэгэл хүмүүс янз бүрийн нэг юм баана барьцсан янз бүрийн бичиж мэдсэн би ч яхад нэг ганга өгье болоочлаа гэж. Тэгээд өнөөдөр амарч ирсэн нэг хичээлгүй өстө нэр нөр аваа бодож удаа дандаа нэг хачин царилаад явах уу гэд. Тэгээд би чинь дэманд орох юм чи зурагтаар гарч аваадгүй гээд. Үндэсний яд болох гэдэг тий. Гээд очисон чинь нөгөө нэг энтхийн нийгмийн ажилтнууд чинь юу байдэн штэ. Монголд бол нэг юм арай юм сургуулийн нийгмийн ажилтан айгуу юм костюм бичиг хүмүүс айгуу гоё байдаг да. Тэгээд энтхийн чинь ер нь бол нэг юм хамаагүй бараг зарим нь хөл нүцгэн ирдэг ч юм уу нэг тийм ер нь жоох нэг хипстер талын хүмүүс байгаад байдаг хгүй нийгмийн ажилтан гэхээрээ тэгээ нэг юм хамаагүй хүмүүс нэгэ бараг юу ч юмсан хамаагүй хүмүүссэн. Тэгээ тийм хүмүүс дотор нэг улаанаар уруулаа бодсон. Хөөхөө очиж зогсож байгаа. Тэгээд ямар ч манай ажлынхан чи яасан юу бичиж ирсэн гэдгсэн. Тэгээд би юу ч чиж ирээгүй. Оролцсон бодгаараа чи хүлээлгээ өргөж бичиж зогсож явахгүй байсан чи. Яа тийм байсан байлээ. Тэгээ би нэг амар тийм ерөөсөө жагсаал цуглаанд явж үзэж байгаагүй мэн. Тэгээд анх удаа бараг явж үзэж байгаа болохоор ч тэр юм. Ерөөсөө ямар ч ойлголтгүй байсан. Тэгээд жоохон зогсчоо за хэдүүлээ. Угаасаа тэгээд ч дууссан намайг гэсэн чи би яхад хоцорч очихгүй юу? Юу вэ? Зургатаар гарч байгаа хүн чинь найз эхнээс нь эхлээл камерын урд байж идэх юм уу? Мэдгүй яг гэж. Тэгээ би амар их юм болох байх гэсэн чинь одоо нэг энэ ч хүмүүс чинь баг амар их чигцчих хэвчтэй шүү дээ. Тэгсэн чинь энэ удаагийнхаа айгүй цөөхөн хүнтэй жагсаал басан. Тэгээд одоо нөгөө том акулууд юм одоо юу гэдэг манайч айгүй том одоо ажил олгогч тэд нар мэднэр ерөөсөө нэгдэг үг нэ. За. Арай нэг юм өөр одоо санхүүгийн одоо тусламж энэ авдаг болохоор нэгдэг дандаа юм жижиг юмнууд нэгцэн гээд 300 гаруй хүмүүс байсан уу? Айгүй цөөхөн тийм хүнтэй жагсаал болж үзлээ. Тэгээд жагсаж байгаа л тэгээд би ч нэг хөөрхий 15 минут болсон уугүй юу. Тэгээ за явъя гэх. Чи ч мөр бөө малалээс тест найз нь бүр юм жагсаалт явна маа гэж мэгэл подкаст бичих цагаа оройны 22 цаг болох юм болгоо өдр гэж мэгээлсэн. 15 байж гэж ирж байгаа юм чи. Энэ монголчууд чиг хараа найзаа яадгүй мэн үү? Монголчууд шинэ оройгоо жагсаж хоног тунжуудэр байдгүй мэн талбай дээрээ. Өөгүй тэр чинь 5-аас эхлээд тэгээд хэдэс дууссан байсан. Нэг 2 цаг мөсөн байсан. 10-аас дуусчих жоохгүй тэнгүүтээ after party гэж болд юм байна. Яг нөгөө зарим нэг газрууд ингээд газарт очиж ингээд бөөндөө очиж юм ярьж уулзаж молцдаг тийм юм болд юм байна шүү дээ. За. Тэгээд тийм after дээр нь очиод тэгж байгаа л тэгэл нэг 2-3 хүнтэй танилцаал тэгээд л ирэх шивд. Тэр танилцах нь ямар танилцсан? Улаан оролтод явсны гаргасан танилцалт юм уу? Гү дандаа ихэнх нөгөө эмэгтэй хүмүүстэй шүү дээ. Тэгээд дандаа эмэгтэй хүмүүстэй өөр газар ажилладаг хүмүүстэй тэгэл баахан ажлынхаа тухай ярьж байгаа л тэгэл нэг тиймэрхүү л жагсаал боллоо. Би өрн барыг жигссэн юм уу? Би зүгээр зогссоор байгаа тэгэл таарсан да гэж. Монгол шиг бол тийм жагсаал болдгүй юм байна. Тэг хүмүүс ч угаасаа дараад ингээд ихийг нь яваад өгсөн гинэ айгүй хүүтэн өнөөдөр айгүй хүүтэн байж таараад. Тэглээ тий. Цасмаас орлооч өнөөдөр авнаас. Харин тий. Гэхдээ тэгээд хүүтэн эдхийн хүүтэн монголтой харьцуулахаар ингээд инээдэн байгаа байхгүй. Тэг манай хэд ч бүр амар жигсдэг үстэй. Тий шүү дээ хоног тонжүүдэр. Харин тий тэгсэн чинь нөгөө ч за дараад энэ явлаа гэдэг яваад өгчихье. Тэгэл тийм л жагсаалтанд явлаа да найз чи. Анхных бөгөөд сүүлийнх байсан уу яасан гэж. Бас сонирхол авах тий.
Миний нэстэгтэй бас айгуу тийм нийгмийн оролцоо сайтай штэ яваасаа. Нөгөө уус төр намайг уус төрийг би оролдог байхад гэжсэн. Хотлаа юм биш. Хүмүүсээ юу ицсэн бэ тэр юун дээрээ? Самбар дээр юу ичж? Тэгэл юу гэцэлээ. Одоо нөгөө нийгмийн халамжуул ингээд луксус одоо Тасгал биш. тасгал биш мэш юу өгцөн байлаа да. Нилээ янз бүрийн юм битцээлээ. Тэгээд одоо илүү юм зөвлөгөө өгдөг газар байгуул яасан гэд. Тэгэхгүй янз бүрийн юм битцсэн тэгээд хүмүүс зогсчихсон би тэгээд явахт нөгөө 15 минут болсон болохоор хайр нөгөө таньдаг хүмүүстэй ярьж байгаа. Зураг авах юм уу чи? Жигсаад зодж байгаа. За яшиг. Тэгээд нэг оцсон болчвол тэгэл яла манай ажиллагаа чи яачва гэлсэн би тэгээд бүү 6 өнгөрч явах татсан байдیں۔ Яа бүтэхгүй. Тэг яг оцсон л болоо ш. Манай штэ шүүх хурлаад үдчихлээ. Чагсаалд ороод үдчихлээ. Одоо юунд хормонд яваад үдцсэн германы. Харин тий. Одоо юунд ормоор хийлээ. Харин юунд орох вэ? За одоо нэг нэвтрүүлэгт ормоорхын хосоо олж молдог. За одоо бүртгөө шууд нөгөө нэг юу Love's Blind герман хэлбэр явж ирлээ шүү дээ. Бүртгэн гээд. Үгүй найз чинь тэрийг чинь амьдараа хийсэн. Ээжи. За. За би чамайг асуухгүй би шууд өөрөө хэмээг ярьчих юм уу? Үгүй тий яриа. Чи нөгөө нэг угаасаа тэрийг ярина. Подкаст дээр ярина гэдэг ярьж өгөхгүйсэн шүү дээ. Тэгсэн. Найз чинь Love's Blind-ыг бүр оргоор нь хийж үзлээ. Ингэдэг байхгүй. Нэг залуутай танилцлаа. Би ч нөгөө хинжтэй байсан шүү дээ. Байж байгаа нэг залуутай танилцаад юм ингээд зургийг харсан чинь юм сонин зурагтайс ахгүй юм. Нэг юм сахалтай тэгснэ юм хажуу талаасаа харсан. Эсвэл юм спортын зааланд байгаа зурагтай. Тэгээ ингээд нүрээ ингээд ер нь бол бүтэн гаргаагүй заа. Тэгээд нэг зурган дээр ингээд бүтнээрээ гарсан нэлээ өндөр залуу заа. Тэгээ ингээд нэг зургийг харахаараа нэг бол гайгүй царайтай, нэг бол юм гачин царайтай залуу байсан аахгүй юу? Тэгээ зураг нь юм сонин тодорхой бус заа юу. Тэгээ би за яах вэ? Энэ бүр айл дээр бит хоёр мэйч болсон юм хөрх над руу амар ингээ урт юм битцээс аахгүй. Тэгээ би бүр 3-7 хоног хариу өгөөгүй мэн. Хариу өгчих гэж байгаа. Тэгээ би энд ингээ ерөөсөө амар юм юу байдгүй маа, байнга байдгүй маа. Би ингээ чам дугаараа өгчих гэдэг. Би дугаараа өгчдөг аахгүй. Яагаад ч юм тэр нь дугаараа өгөөж удаа. Тэгээд тэр нь дугаараа өгсөн чинь бүтэн цаа өдөр дугаараа өгөө тэгээ нэгтгэс нь ингээл бичиж мичээл өглөөнүүд чинь байжилтаа явж марж гин гэж мэгээд асрамжийн нөгөө өгшөө хүмүүсээ асрамжийн газарт ажилтдаг залуу гэд одоо яг миний мэрэгчлээ жоохон төстөө мэрэгчлэр ажилтдаг гэд тэгээд хойлоостой мэрэгчлийнхаа тухай мохоор мариалаа. Айгуу юм яриа нилээ тэгжсэн хойлоор нь уцаар ярих уу гэдэхгүй нөөд чинь над руу юм voice явуулаад байдаг байхгүй тий би за ер нь хальт уцаар яриад үзчихье. Тэгээ нэгт өдөр 30 минут уцаар ярьдаг байхгүй юм. Тэ айгуу таалагдлаа. Тэгэл тэрний оройноос хойш ингээд нөгөө 30 минут тэр 30 минутын яриа амар гоёсэн заа. Бүр ингээд ёо ямар гоё юм бэ хүнтэй бүр ингээд 30 минут бүр ингээд ерөөсөө юу ярих вэ гэж бодгоогаар юм ярина гэдэг чинь айгуу гоё юм билээ шүү дээ. Тэгээд яаж агаад маргааш нь ингээл нөөд чинь бас бичиж ингээл амар өдөржингөл битгаар бичлээ л байгаа байхгүй. Тэгэл би ингээд ажилтаа байна би завгүй маггүй гэдгсэн чинь тэгвэл орой яриа гэд. Тэг битгаар орой уцаар ярьсан чинь 3 цаг ярьдаг байхгүй юу? Бүр заяа. Бүр шөнийн 1 өнгөртөл заяа. Би тэгэл ёо за арай гэж тал. Тэгээд ингээд 3 дахьт нь бас ахиад уцаар ярьж байгаа заяа. 4 дахьт нь уцаар ярьж байгаа. 5 дахьт нь уцаар ярьж байгаа заяа. Ер нь бол ингээд би хоолойг сонсоод дурлцсан заяа. Тэгээ хоолой амар хөрхэн заяа. Тэгээ ингээд инээж минэж байгаа нэг амар хөрхэн заяа. Би бүр ингээд ёо ямар хөрх юм бэ? Ямар хөрх юм бэ гэж бүр ингээд бүр амар юм гоёсэн заяа. Би ингээд тэгэлзэл тэгэл нөгөө нэг voice ирэнгүүт нь би бүр ажил дээр яж хагаад 0 руу гүйж урж орч марч voice-ыг сонсч энэ заяа. Тэрнээс ш за залхуу орой ажиллаа тараалын хүмүүс сонсон юм аасаа гэж ерөөс завгүй байгаа штэ. Тэгжснээ бүр ингээд амар хэрэг болгож утснаа 0 орч мар сонсч масаал. Тэгэд бүр ингээд нөх гоо ингээд хурдан уцаар ярих юмар санагдал заяа ингээд орой болгонгууд тэгж мэл байсан аахгүй юу. Байж байгаа л тэгээд баг ингээд бит хоёр ч ингээд 6 өдрийн 5 өдрийн дараанаас ингээд би нөгөө Кёлн руу явж таарад концерт үзэхэр болоод тэгснэ өдөр надад уцаар яриад орой надад уцаар яриад тэгжсэн ингээ надад барыг дурлцлаа гэдэг байхгүй юу. За. Тэгсэн чинь би чам дурлцлаа гэлдэг байхгүй юу. Тэгэл яг юм тэгтээ дурлцын санагдсан байхгүй. Тэгэл би яна чи хоёр ингээ гэхдээ би нэг хараагүй шүү дээ чи ингээ ихтгэлтэй нөө гэсэн чинь ихтгэлтэй нэ чи хоёр уус би бидэд таалагдсан ингээ ойлголцож байгаа юм чи ингээл тэгэл ингээл миний хэлсэн юм болго ингээ нөгөөдх нь ч бүр ингээ амар таалагдал заа тэгжсэн би кофега хараар уудаг гэсэн чинь би амьдралтаа кофега хараар уудаг юм ихтэй өнтө одоо л танилцж ин гэж мгил заа. Тэгэл яжснаа би нөгөө хар гинэс уух туртай гэсэн чинь би бас гинэс уудаг би ийм хүмүүнтэй одоо л танилцж ин гэж мгил тэгэлээс ахгүй.
Тэгээ би бүр ингээд ямар сони юм бэ гэж бодоод тийчсэн би бараг чиний бараг хүссэн юм биелүүлэн гэл ер нь бол ингээ амар гоё юм ярьж байна гэд ер нь яриаг нь сонсох юм бол энэ хүнтэй ирээдүйд амьдрахаар хүн шиг заяа. Тэгээ нэг юм татлаа төтлөө байхгүй ер нь юм агиуд ажгүй залуу байна. Тэгж мэгэл би тэгж байгаа би гинт гайхдаг байхгүй энэ ер нь надаа үнэхээр дурлсан залуу юу эсвэл намайг ингээд love bombing хийгээд байна уу ингээд амар худлагаас юм яагаад би бидгээс асуудаг байхгүй юу. Энэ ингээд байна уу гэсэн чинь love bombing хийдэг хүмүүс ингээд шинж тэмдгүүдийг ингээд гаргаж ирээд гэснээр тэрэн дээр нь ингээд байхгүй байгаа байхгүй одоо юу гэдэг байнга одоо хайртай гэдгийг ялдаг жоохон чамайг ингээд контролер нь болдог гэх тиймэрхүү юм бол байгаагүй байсахгүй тийм би за энэ нэр л надад дурлцсан байна гэж одоо байжлаа. Тэгээдсэн чи хоёлаа дараагийн 7 хоногт уулзсан юм бол зэ олоо авчдаг байхгүй юу. Тэг нэг юм өдрөө сонин сунгаад байдаг байхгүй тий би гүй ингээд эртгүү уулзаад ингээд би цагаа өрмээргүй чи цагаа өрөөд хэрэггүй гэдэг байхгүй. Тэгээ ер нь ингээд тийжсэн чинь би за хоёул ер нь бүтэн цайнд уулзъя би яаж байгаа зав гаргаа хоёул бүтэн цайнд уулзъя. Тэгээд эртгүү уулзчаа ингээд тэгээ болвол болно нэз болохгүй бол тэр л гэсэн чинь үгүй болно гэд. Тэгээ би бас өөрөө ер нь болно гэж бодцаасан байхгүй юу. Би чи ер нь амар дурлцсан байгаа даа шүү дээ. Тэгэл би ингээл тэгжсэн хоёлоо уулзаад юу гэхсэн чи уулзаад би чамд үнснэ гэж заяа. Тэгж ингээ алцганаа заяа тэгжсэн ингээд хоёр ер нь баг ингээд уцаар бараг секссэн заяа. Уулзах байх заяа. Гэр нэм халуухан яриа яаж маал тэгээд яг нөгөө нэг юм love is blind дээр чи хүн чинь ингээд бүр хурим бүрмэ яад штэ гэрлэг санал мал тавьж майл уйлж муулайл бүр яг тэхэр юм болдсон байлээ заяа. Үнэнгээс тэр нэрээ тэгж яг дурлах боломжтой санагдсан. Тэгээ бүтэн цайнд бит хоёр уулзах гал уулзъя гэдгсэн чинь за гэдэг нэ тэгэл байж одоо оройхон тийш 4 болж лөө ялаад гээд за манай гэрийн гадаа ирээд иргээд би ихтэй гэрийн хаяг өгөхгүй хоёр ингээд годорны цаад хаяг өгдөг хгүй. Тэгээ тэнцэн нь очиад байжсэн чинь нөгөө залуу чиг ирж идэв. Нэг өндөр залуу харагдаж байна. Тэгэл би за гайгүй залуу байна да гэл. Тэгээд уулздаг аахгүй юу? Тэгсэн чинь царай нь миний сонирхдаг залуу биш байсан заяа. Чи чинь царай сонирхдаггүй юу? Өндөр сонирхдаг үст өндөр л байсан биз дээ. Үгүй өндөр байсан. Гэхдээ ингээд яг ингээд хүн өөдөөс хараа юм ярьдэн штэ. Тэгсэн чинь ингээд сонир миний өөдөөс харж юм ярихгүй байхгүй юу? Тэгээ ингээд ер нь бол ингээд тийм гүйлэлцхэн цааш ингээд цаашаага ингээд харж марж юм яриад эсвэл чигээрээ харж юм яриад. За ай контакт хийхгүй юм ба штэ. Тийм тэгээд би ингээд яг ингээд өөдөөс нь царайг нь хармаар байгаа штэ. Ер нь бол яг ямар залуу гэдгийг ингээд мэдмээр байгаа штэ. Тэнгүүд ингээд ерөөсө царай руу харахгүй ингээд альтчаа заяа. Тэгээ явах юм жоохон сандарч лээсэн л та нөгөөдөг чинь. Тэгээ би сандарчаа гэдгийг мэдээд за гэж бодвол тэгэл таахгүй байсан чинь ингээд бит хоёр дэлгүүрийн гадаа ингээд явсан чинь ингээд дэлгүүрийн гадаа зогсчихсан миний үсэн дээр ингээд үнсдэг байхгүй юу. За. Ихний балцан дээрээ тэгээ бүр ингээд гахаад гэж бодчоо. Тэгээ цаашаа явжсан чинь ингээд миний гарнаас барьсан чинь ингээд гарын бүр амар хүлэрцээдэг байхгүй юу. За. Тэгсэн чинь нэг юм сонин санагдаа заяа. Сандарсан л ярьдаг хөөрхий. Үгүй яг сандарсан л байсан л та. Гэхдээ ингээд цаашаа юм яриад тэгэл нөгөөдөг чинь ингээд амар ингээл ер нь олж чи надаас амар таалагдчихээн чист ингээд амар гоё юм ихтэй ингээд чиний ярьж байгаа юмнууд ингээд амар гоё мой чамаа ингээд бүр амьдаар нь харсан чинь ингээд бүр амар too much юм шиг санагдаад ингээд тэр салбарыг надад дурлцсан байсан заяа жинхнээсээ. Тэгээд тэрсэн чинь тэр нь надад ингээм амар сонь санагдаад заяа. What do you want? За яа. Чи яг юу хүсэж байгаа бэ дамжуулаа. Окей, тэгээ бит хоёр цаашаа тэгэл нилээ юм яаж байгаа л тэгэл гармаар барайл даарч марж гэж мгил тэгчээсэн ингээд үнсэлцдэг байхгүй бит хоёр. Яг үнсэлцэн чинь дайжгүй үнсэлцдэг залуу байсан байхгүй юу? За. Тэгсэн мөртлөө ингээ яг үнсэлцэн чинь надад юусаа ингээд нэг юм юу санагдаагүй заяа нэг юм нөгөө нэг юм өмнө дурлцсан байсан шүү дээ хараагүй бах та. Тэр мэдрэмж маань ингээ алга болцсон заяа. Ингээд бүр ингээд юу ч алга болцсон заяа. Тэгэл би ингээл амар сонирн байдалд орол заяа. Тэгсэн чи зүгээр мөгөргөлөө зүгээр мөгөр гэл тэгсэн чи аз олж бороо ордог байхгүй юу? Тэг би яна бороо орж ин бистэ гэрлүүг орохгүй болохгүй. Бистэ нэр даарчлаа марчлаас та хамаг юм норчлоо марчлаа гэж тэгсэн чи зааз би тэгвэл явлаа мавлаа гэл. Тэгээ нөгөө залуу чинь би автобусны бодлого хөргөж өгвөл тэгээ нөгөө залуу чинь хөрх ингээл амар хэм бичиж зураг мөргөө болол би доод ингээ гэрлүүгөө орж ирсэнтэй чамтай байхтай амар гоё юм байна. Хоёлаа ингээ дараагийн 3 дахь уулзсан болцгий гэл бүр амар хэм бичсэн заяа. Тэгэл би хариу бичихгүй байж байгаа шөнийн 2 цагт тцсэн заяа. Би ингээ
бодож үзлээ. Тэгээд би арай ингээд түрэгдсэн юм шиг байна. Ингээд бүх зүйл амар түргэн болоод байгаа болохоор надад ингээд амар хэцүү байна гэж. Би бүр амар зовлонгой тавьсан заяа. Тэгээ би ингээд чамаа гэмтэх хүсэхгүй байна. Тэг ингээд чамаа гомдоохыг хүсэхгүй байна. Би ингээд бараг л муу хүнцэн гэж би муу юм хтэй. Айгу муухай арга хэрэглээд. Тэгээд тэгсэн чи зүгээр би чамд та нэрээ цагиж олох нь өстой. Ерөөсөө асуудалгүй би чамг ойлгож юм л чи ингээд амар хөөрхөн заяа тэгэж юм гээл. Тэгээдсэн чинь маргааш би ингээ ахаа боддог байхгүй юу? Ахаа бодсон чинь ер нь би одоохондоо хүнтэй үерхэх бэлэн биш байгаа юм байна гэж бодсон заа өөрийгөө. Ингээд хүнтэй үерхэн гэж бодсон чинь ингээл бүр айгүй амар тэр залуутай ингээл уулзаал тэр чи ер нь ингээд нэг юм үер тэр залуугийн хувьд бол баг ингээ үерхэх хэмжээнд ингээ очиж байгаа байхгүй юу? Ингээл амар халамж тавиал ингээл надад амар сайн болцсон гэдэг чи одоо сайн цаашаа дурлцсан гэдэг ч юм уу. Тэгсэн чи ингээд намайг нэг юм боогоод авсан за миний хоолойг. Тэгээ би за өстө үгүй мэн гингүүтээ би хинжээ устгаа заяа. Би за хинжээ устгах хэрэгтэй юм байна. Би одоохондоо хүнтэй үерхэх болоог байгаа юм байна. Тэгээд нөгөө залууд хэлээд би одоохондоо хүнтэй үерхэх болоог байгаа юм байна. Ингээд доочлаараа тэгсэн чинь зүгээрээ ингээд санаа зовлтгүйгээ заяа. Тэгээд тэр залуу над руу одоо л ингээд хаяа яда мессеж хийжтэй заяа. Би ингээд гостинг хийсэн. Би өгдөхгүй гэж бодсон байхгүй юу? Мэдхгүй найзаа. Тэгээд ер нь бол хүн сохроор дурлж болдсон байлээ. Гэтэ тэр хүн яг юм төсөөс шиг хүн байвал гэж. Гэтэ би ингээд зургийг харсан байгаа шүү дээ өмнө. Тэгсэн мөртлөө би ингэж бодсаахгүй. За би зургийг хараа тий ингээд амар хөөрхөн залуу биш байгаа юм л да. Тэгсэн ч гэсэн ингээд би ингээд яриад нь дурлцсан байгаа юм чинь ер нь бол ингээд энэ цаашаа болох байх гэж бодсаахгүй юу. Тэгсэн чинь болоогүй. Амар гад. Тэгээ би тэрнээс хойш бүх болцооны дейтинг апп устгаад ер нь бол одоохондоо ганцаараа байх хэрэгтэй байна. Яг юм гоё ганц би байгаа гоё жаргах хэрэгтэй байна гэж бодсон юм зовлонгүй. Тийм шийдэлд хүрчээ байж ин да. Яа, бүтгүй найзаа. Намаа нэг тиймэрхүү юм ярихаар зүг чи ингээд юм балаа тийм хараагүй байж тоглоно гэж юу юм ээ тийм тэгэж мэгэн тэгээд өгдөг байсан. Байгаа үстэй. Тэгж болдог байгаа үстэй. Гэхдээ болт юм бэлээ. Ер нь эмхтэн үнчиж. Ер нь хүн юмд ам гарч болтгүй байх гэж би бодсон. Гэхдээ тэр 7 хоног амар гойсан ингээд би тэгээд хүүрээ хэрэггүй уулзаж тий. Жохоо ингээд байж гэж би бодсон. Тэгээ за одоо явах тэгээд би арай одоо тэр залуу руу бичгүй байх уу нэг боломж олгож уулзаж үзэх үү яах уу гэж бодсноо за шиг өөрөөч бэлэн болоогүй яж нөгөө хүнийг ч тэгээ заваад яах уу нөгөө 3 жилийн өмнөх найз хүүхэн хуураад гараар нь тавиад тэгээд тэрнээс хойш ингээд айгу хүнд итгэж итгэхээ болцсон байж байгаа ингээд юу мөнд явсан гэнэ сэтгэл зүйч метр явж байгаа тэгээд ер нь бол жилийн өмнөөс ингээд эдгэрж мэдгрээд ер нь айгу гоё болцсон яг хүнтэй үерхэд бэлэн болцсон байгаа гэж ярьсан байхгүй надаа. Тэгсэн чинь нэг балаа хүүхэн гарч ирээд нөгөөдх нь зүгээр самраа ичдэг. Харин самраа дурлалт муутай зүгээр маа гэдэг нэлээдтэй. Тэгсэн ингээд би бодсон ингээд яг ингээд хүн ингээд араас ингээд өгч байгаа юм шиг гүгээд ахаар хүн ингээд цухтаад штэ яг тэр юм бэл. Хэрвээ тэгээгүй байсан болвол арай өөр байх байсан байж магадгүй гэж би бодсон. Үгүй юу. Гэхдээ чам таалагдсан бол өөрөөр хүлээж авах байсан хаа. Чи ингээд яг ингээд чамд яг ингээд яг таалагдсан шигэ царайгаа хараад харалцаал яг нэг тийм тойрын хооронд нэг тийм юм байгааг мэдрээл тэгсэн бол чам чиний ханаас тэгж гүйж байгаа үйл мүлдэл нэм таалдахаас хаа. Тийм бах тий нэрээ. Тэг таалагдаагүй юм ч одоо яах вэ гэж чам хүчилж гаргаж ирэлтэй нь ш тийм биз дээ. Харин чими тэгж одоо тэгээ зайлалгаа цаг юмдаа болиг. Тэр би нэг мессеж өчих ер нь бол өртөө авах гэж бодож байна хөөрхөн амтлаа. Тэгэхгүй бол нэг такалга болчиход. Тэгээд өөрөөс нь болж ин гэд бодчих магадгүй байх гэж бодоод. Тийм амар сони юм болчиход болсон. Өдийн наслахтаа. Хүн ч бас их юм үздэм байх штэ. Ой. Тэр Love's Planet бол ороод элтгөө манайс мэдэрсэн юм байна. Тэгээд олон нийтийн туршилт ороод элтгөө өөрөө ер нь бол үгүй юм байна гэж мэдчихэж байгаа юм байна тийм үү? Харин үгүй ихтэй мэдгүй. Тийм дэвтрүүлэгт бас оруулт энэ чинь ингээд хүмүүсийг ер нь шалгаруулж авдсан шүү дээ. Тэгэхээр бас яах юм байгаа юм чи. За мэдгүй юу баг үгүй хаа би яг ингээд ерөөсөө ингээд зүгээр сохроор дурлна гэсэн юм байж болно гэхдээ яг царайг нь хараа хартлаа юм байна гэж бодсон. Нааш тэгэхээр ч үгүй л байгаа үстэй. Үгүй яг дурлж болно гэхдээ ингээд царайг нь хартлаа дурлцсан байх юм уу те. Тий. Тэр бол дурлал бол сохор. Тэрний дараагаас бол сохор биш юм байлээ шүү.
Тийм сонтой. Өөр миний найз чи сая 35 хүрсэн шүү дээ. Тэр талаар яриа. Оо тийш. Хөөе би сая том хэлдэг зүг. Манай найз төрсөн төрөлсөн шүү дээ. Тэр яриа. Амар юм тасчих барай тэ. Өмнөөсгөө дасна гэж бодцоо. Окей 35 хүрсэн. Тэгээд бас сонир л идэм байна. 30 насныхаа төрсөн өдрөөс хойш ер нь бол төрсөн өдрөө нэг тийм амар сүр болгож тэмдэглээгүй юм байна. Ингээд шоконд орсон байсан юм уу? Яасан 30 хүрчлээ гээд шоконд ороо тэрний хойно жоох нэг юм меморли уу явагдсан юм шиг ба. 31, 32, 33 гээд ер нь дандаа ингээд голцоо ганцаараа ч юм уу нэг юм амар хүмүүстэй сууж ер нь бол төрсөн өдөр тэмдэглээгүй. Тэгээд 32 даа ямар ч гэсэн би өвчтөөс нэг зураг байдیں۔ Ходод өвдөд. Тэгээ 33 даа Солонгост байсан юм байдیں۔ 34 даа хаанаас юм баа. Нүүсэн шүү дээ чи. Нүүсэн тийм. Тэгээд ерөөсөө ингээд нэг юм төрсөн өдрийг ингээд бүр алгассан байж байгаа. Тэгээд 35 хүрэхээ за энийгээ тэмдэглэе да гэд төрсөн өдрөө 4 өдөр тэмдэглээ 5 дахь өдөр нь өвдсөн байдیں۔ Нийлээсээ явах шиг болсон аа найз. Харин тэгсэн ганцаараа эхлээд баахан явж байгаа өөртөө төрсөн өдрийн бэлэг мэлэг гэдэг нөгөө нэг Benson Boone гэдэг байдаг шүү дээ. Тэрний концерт зүг үзээд бүр аим гоё юм байлаа шүү дээ. Тэгээл тэрний концертыг өөртөө бэлэг болгож үзэж явж агаад тэгээд дараа нь ирээд баахан өдөр болгол хүмүүстэй баг уух шивд. Тэгээл ууж явсараа 5 дахь өдөр дээр нь хүний би чинь бас тэсгээ байд юм байна. Тэгээ 18 түшээ биш болсон байна гэж. Харин тэгээл заяа гэртээ хэвтгээл би бүр нэг өдөр бүр яг хэвтсэн. Тэгээд айгуустай тэгээ сайхан болол. Мэдгүй одоо ихтэй нэг юм 35 хүрсэн гэхээр мэдгүй одоохондоо яг итгэж өгөхгүй л байгаа л да. 35 таа гэдгээ. Би өнөөдрийнхэн боддог байхгүй. Манай ажлын хүн 28 даа залуутай болдож байгаа гэд. Хөөхшөө би ер нь 35 таа 28 даа залуутай болцвол яг яах вэ гэж би бодсон зав. Тэгээд нэг юм өмнө ингээд нэг юм 28 даа залуу асуудалгүй санагддаг гэсэн аахгүй юу? Би чинь юм жоох хүүхдүүдтэй болцдог гэсэн та. Тэгсэн чинь 35 хүрчлээр 28 жоохон асуудалтай санагдсан. 7 жил мэлхэхээр. Харин тий амар сонирхолтой бас тий. Яа би бүр тэгээд энэ жоохон 35-тай 28-тай гэр бас жоохон сонирч юм уу гэжсэн. За эмэгтэй хүн чинь уг нь бол урт насалдаг юм чинь. Залуухан залуутай найзлал бас болох юм билүү мөлөө гэж бодов ёо. Тэгээ ер нь бол 35 хүрэхээр нэг юм 30-аас доошны залуу сонирхоо болчт юм байна. За. Би баахан битмээ худалдаж явсан. 35 нас хүрээд юу хийх вэ гэж ChatGPT-гээс асуусан байхгүй юу гэсэн чинь. Тэгээ би жоох угаасаа ядарч мадраад байсан юм аа. Тэгээд ямар ингээд битминүүд уухай 35 нас хүрсэн эмэгтэй гэд бичдэг байхгүй юу. Тэгсэн чинь битмин Б, селен, коллаген, юу гэлээ магнезиум тэгээ би бараг 150 еврогоор битмин авсан. Тэгээ тэрийгэ бүгдийг нууж байгаа. Одоо ч нэгээ даатгал нэмэгдэн нүнэнэ. Өө чи надад шууд имэйл ирсэн шүү дээ. Мэйл ирсэн чинь таны өрхийн эмчээс ингээд мессеж ирж байна. Та 35 нас хүрсэн байна ингээд одоо бүх бие үзүүлээрэ гэсэн мэйл ирсэн заяа. 11 сарын 11-ний өдөр би бүр ямар амар юм бэ гэж бодсон. Бүртгэгдсэн байсан юм шиг байлээ ёо. Гэхдээ тэгээд мэдрэмжийн хувьд ерөөсөө нэг тийм 34-тэй 33-тай ялгаа нэг байхгүй нэ одоо ингээд пассвортын дээр л байгаа 30 өчөд болохоос ш. Харин тийм ямар ч ялгаа байхгүй. Тэгэхдээ яг хуу би зүгээр 34 насаа юу яаж утсан. Одоохондоо нөгөө 35-оор дөнгөж саяхан хүрсэн болохоор яг ингээ мэдэрч амжаагүй л байна л да. Тэгээ би 34 насаа ингээ тунгааж үзэхгүй юу. 34-дөдөө би гэдэг хүн ер нь яг юу хийсэн бэ? Миний амьдралд юу тохиолдсон бэ гэсэн чинь 34-т нас маань ингээд намайг айгуу тийм том болгосон юм шиг санагдсан. Ингээд айгүй олон юмнуудыг хийсэн байлээ. Нүүсэнтэй 34 хөрөнгөтэй нүүсэн. Тэгээж байгаа жолооны өмлөгээ хийсэн. Одоо нөгөө байр авсан гэдэг ч юм уу тийм нэг юм. Том хүний идэг юм хийгээд байна уу жоохон. Тийм нэг юм том хүний идэг юм хийгээд ганцаараа ингээд амьдарч амьдрахад ерөөсөө ингээд нэг өмнө ганцаарддаг байсан. Тэр мэр маань ингээд алга болоо. Тэгсэн нэг юм жоохон би том хүн болсон юм байна гэж бодсон 34 насаа. Тэгээ би за 35 маань нас маань тэгвэл ахиад жоохон том болоход ахиад нэг нөлөөлөх юм байна л гэж бодчихвол байж гэн. Тэгээд 34 насаа л тунгааж бодсон юм уу? Сүүлд жоох юм өмнө дээр уурлахаа болцсон гэдэг ч юм яг хаяада хөзрөн дээр л уурлааддаг болсон ш. Тэрнээс ч нэг юм жоох юм өмнө дээр асаж масгаа болцсон. Нэг тийм хэрэгтэй хэрэггүй хүмүүстэй уулзгаа болцсон. Ингээд унтгыг гэвэл унтчихдаг те ингээд нэг юм секси унталт биш гэж ядраад унтыг гэвэл унтаад нэг юм
ерөөс нэг юм юм хэрэгтэй юм санаа зовхоо болцсон юм санагдсан надад л. Гэсэн чинь он гараа 37 одоо болж байгаа юм байна. 37 жил орж байгаа шүү одоо нэрээ тий. Миний 37-ны жил орж байгаа юм байна. Цагаан мөрөнд төрсэн хүмүүс одоо ингээд 37-ны жил орж байна. Харин тэгсэн чинь манай нэг их ч өнөөдөр залгаад миний дөө одоо 37 хүрч байгаа юм чинь ихчтэн 42 дэх нэг залуу байна суух уу гэж асуусан. Яа би тэгээд хөөе би одоо арайч би ч 28 юм гэж бодсон баг чи юу амир гин 42. Тэ болох юм биш үү нэ за. Ягаад 40 30 шүү сайхан нас шүү. Дүнгийн иргэн болж байгаа нас нэстэй. Мэдгүй. Ойр зэрэс үгүй вирус би тийм одоо ихч мэгчээсээ тийм одоо юу гэдэлээ дуудлага модлого авч үзэг хүн чинь 42 та хүнтэй суух уу гэзэж 42 та хүнтэй суух уу гэж асууж үзэг байхгүй бид нар чинь. Тэр ямар сонин санал үү тийм ми дүү нэг хүнтэй танилцуулдаг гэхгүйгээр шууд нас масын ярьдаг ямар сонин ихч үү. Үгүй нэг залуу тооч хэлсэн байгаа гэсэн. Тэгээд миний дөө одоо 37 хүрсэн юм чинь гэж аахгүй зүгээр аргумент нэг тийм 37 хүрч байгаа юм чинь 42 дэх хүнтэй найзалчих юм уу гэсэн. Тэгэл би ёо за арай болоогүй наа би 35 тай. Надад нас ч зайч байна. Юу ч юм хүн өөрөө олчноо би л гэсэн. Тэг нэг тиймэрхүү санал мал бол ирд юм бэ? Гайхалтай. Харин. Тэг тийм сонтой энэ найзарчаа. Бөө сонин биш тий. Манай найзар юу вэ? Найзар нь явах тий. Ажиллаа игээл ойр цаахан хүүтэрж байна. Тэгэл за зөвл болчичтэй гэл өнөөдөр одоо цас мас оронгоо за юу нүлчлээ одоо гэл. Өглөө босонгууд ингээл хав харах уу байдаг өдрүүд эхэлсэн тий. Тэгэл гэжэл нар үзхийн сан гэж бодож ирсэн. Стилийнхаа хөрлөөр найт чинь Португал явах билет авцаа. Тэгээ одоо явж ирээд гайгүй болох юм уу гүм үү? Хизээ явах юм. Би одоо нөгөөдөр яваа. За гайгүй ах уу. Очны хит онцоод ирээ тэгээд. Сая ясны хит хоног ямар жоохон дарк гэсэн. Тэг ингээд яг юу болох байгааг мэддэхгүй ингээд яг ингээд хүн чинь ингээд цагаагаар магаа нөлөөлж байгаа хэл та мэдээж ингээд депресс нөлөөлөл эхэлсэн болохоор. Гэтэ тэгээд аль болох тэрнээсээ ингээд өөрийгөө хамгаалаад Дэвид мэн овож муугаал тэг ингээд уг нь ингээд амар ер нь бол ингээд тийм байхгүй байх бүхэл боломжийг авч хилцэж байгаа байхгүй. Гэтэ ингээд цаанаасаа л нэг юм тэг ингээд нэг юм амьдрал юу гэж юу илээ гэж асуултууд ч орж ирж мэрэл. Би энд юу хийгээд байгаа юм бэ ч гэж бодож модох ч юм уу те. Гэж бид бодол орж ирэнгүүт за ерөөсөө яг ингээл эхэлж байгаа дээр нь л ямар нэг арга хэмжээ авъя гэл одоо авч байгаа арга хэмжээ тийм байсан байна. Гой зүг тэрэн дээрээ. Гэхдээ нэг юм хүүтэн болж байгаа нь гой санагдахгүй нөө. Нэг юм час гэсэн өвлийн хүүтэн. Миний мөрөөдөл 24 градус. Би 24 градус газартаа л бай. Би яг нэг юм Монголын хүүтэн гой үзмээр байгаа байхгүй. Тэг яг ингээ хүүтэрсэн чи яг нэг Монгол татсан юм шиг нэг юм хүүтний үнэр гэж яддаг та тий. Хүүтэн болохоор нэг юм янгилсан гэдэг юм юу те. Час хийсэн. Тэр мөрөөсөн чи надад бол яг хүүтэрсэн чи гоё санагдсан. Гэтэ нөгөө нар мар гарахгүй болохоор жоохон ийм ороод нэг юм сонин бодогддоо шүү дээ амьдралд гэж. Би нэрээ нэг амар сонин юм хийсэн юм байна. Сая яг тийм нэг юу байж хата заяа нэг жоохон тийм даун болцсон байж хата. Тэр нэг удаа өршлөөгөө сайн зоолж нэг 2 3 удаа өсөө нэг 4 хоног үргэлжилсэн. Эхний 2 хоног бол би ингээ бүр хинтэж уус дуурмааргүйсэн заяа. Ажил дээр ингээл очичоо би бүр ингээд ажлынхаа юм дуурмааргүй санагдаад тэг би хөө ингээд яг ажиллаа хийж байгаа мөртлөө хүмүүстэй юм ярихгүй ч манайх ингээд хүү чи зүгээр яц юм ац гэж мэгэл тэгэлгснэ. Тэгэхээр би тэр надад жоохон цаг өгчгөө би ингээд нэг жоохон тим өдөр байна. Тэг магашаас гайгүй болчих хаа гэжсэн. Маргааш нь яг тийм байсан. Тэгэл ингээд хүмүүс чинь санаа зовж эхэлж мэлээ л тэг хүү чи зүгээр юм уу чи гэж мэгэл. Хүү чи хэрэгтэй бол акт мак таваад яач хараач юм чи гэж мэгэл. Тэгэл тэгж мэгсэн. Тэгээд яг тэр нэг 4 өдөр үргэлжсэн. 4 дахь хоног дээрээс эхлээд би ингээд өөрөө захиа бичиж заяа. За 2036 оны 11 сард унших захиа бичсэн заяа би. Тэг би ягаад тухайн үед тэр захиаг бичиж байхдаа 26 он гэж бодсон бол мэдхгүй заяа. Уг нь бол 25 оны 11 сараас өөрийнхөө 10 жилийн дараах одоо айрнад бичиж байгаа болохоор тэр нэг юм 35 оны 11 сард унших захиа байгааз. Тэгсэн чинь би ингээд зүгээр л юм мэдхгүй заяа ингээд тухайн үед ягаад би 2036 он гэж бичсэн бөөмөд тэгээд би за тийм чинь 11 жил дараа л уншихаас гэж бодоод тэр захиагаа бичсэн зэ. Тэгээ ингээд тэрэндээ ингээд юу хийсэн бэ гэхээр зэрэг би ингээд нэг юм чи ингээд 10 жилийн өмнө бодож исэн байна. Тэ ингээд чиний амьдралын ингээд зорилго чинь юм байсан байна. Одоо чи бит хоёр ямар болсон бэ? Чи эндээ хүрсэн үү гэдэг ч юм уу те. Тэгээд ингээд чиний ингээд одоо өнөөдрийн толгойд чинь байгаа одоо бодол бол ийм байна.
Интермед гэдэг ч юм амар сонирхол юм байл. Ямар сони аха. Тэрийг яг 11 жилийн дараа уншаад хэрэг хоёул энэ юм уу хийж ивэл би тэрийг яг уншина гэж бодоод бичлэг хийцэн байгаа. Ямар лаг бурхан. Тий. Тэгээ тэрийг одоо хаана хадгалах вэ? Тэрийг нууц газар хадгалсан би. Би яс уншчаад тэгэхээр чи 11 жилийн дараа ихэр одоо ариун эдтэй ах юм. 11 жилийн дараа би 44-тэй ахна шүү дээ. Яана амьдрал бүр амар их юм болсон байх та. Амар их болсон баахаа. Ягаад бидний захаа бичиж гэж бодсон бэ гэхээр зэрэг би ингээд сая амьдралаа ингэж бодож сууж байгаа байхгүй ингээд нэг мэдсэн чинь герман дээрээ 8 жил болчихжээ. Тэгээ тийм урд юм уу? Харин тийм байна. Саяхан л ирж ирсэн. 4 жил очоод гэж бодоод шүү дээ. Тэгсэн чинь 8 жил болчихжээ. Тэгээд яг нэг юм 10 жилийн өмнөх амьдрал маань гэх юм бол нэг юм яг яах гээд байгаагаа мэдэхгүй заяо. Тэгээ ингээд нэг юм гэр бүлээсээ салах ёстой гэдгийг мэдээд байгаа. Яг ийм амьдралын чигээрээ үйлдэж болохгүй гэдгийг мэдээд байгаа мөртлөө ингээд нэг юм хүүхдээ бодож бодоол ингээд хамт байж мэддэг ч юм уу тий. Эсвэл нэг юм ажил төрөл ингээд хийгээд байгаа мөртлөө яг би ажлыг хийгээд байгаа юм бэ гэж ингэж боддог үе юм ингээд амар гарчиж мэддэг ч юм уу тий. Ингээд нэг юм амьдралдаа сэтгэл хангалуун бус байсан байна. Тэгээд 10 жилээр ингээд харсан чинь тухайн үеийн ариунаа ингээд боддогс маахгүй санаа гадагшаа гарах юмсан тий гадаад амьдарч үзэх юмсан гадаад амьдарчих юм бол амьдрал өөр болчих واخа гэж бодоол тий тэгээ одоо ингээ эргээ харахаар зэрэг ингээд тэр одоо 23 настай байхдаа боддог байсан бодол ингээд ерөөхдөө бүгд биелсэн байгаа байхгүй үгүй ядаж нэг юм бодож исэн амьдрал нь ингээд нэг юм биелсэн тий ингээд үр дүн нь ямар байсан байх нь хамаагүй ингээд за тгийг ингээд зорьсон байсан зорилтууд нь биелсэн юм бэ штэ гэж би бодонгоо та окей би тэгвэл 33 таада бодож байгаа бодол маань 43 таада биелсэн байх юм болов гэж бодоод битсэн тэний захаа би. Тэгээд тэр 36 он гэж автоматар тэр өөрөө тэр цаасан дээр бичигдсэн бодвол одоо 43 таа дээр биш 44 таа л миний зэрлэг бийж дуусах хэвээр би долларын саятан болох хэвээр юм байлгүй. Тийх ах оо ямар гоё. Хичээлээрээ наач айгу гоё санаа байна тий. 11 жилийн дараа ингээд уншихлаар нэг бол амар шоолж инех бах. Яна ийм бичсэн байж тээ гэл. Нэг бол яана бүр эдгээр бүгдээ юм болцсон байж тээ ийм байсан бах та гэл. Яа. Тэгээ тэндээ би тийм битсэн. Одоо ингэ өнөөдөр бол чи ингээд тий ингээд заяатай найз хэвээрээ байна. 10 жилийн дараа та хоёр яг найз байх уу? Яа арай гэж. Чи сонирхолтой юм шүү. Бас юмыг яаж мэл юу ч болж магадгүй шүү дээ. Тийм шүү дээ. Харин тий. Би байхгүй болцсон жах юм билүү? Би байхгүй болцсон жах юм билүү те. Миний тэр захыг та нар шийдэж чих юм билүү те. Тантаа сонсон нэрдэг. Муха дип гартай. Яа. Гүнэрээ юу ч болж магадгүй шүү. Нэрээ тим захаа үгүй би худлаа. Би ер нь тим захаа бичвэл би маргааш найгуу бол нэг бол ягаад нэг бол дараа нь гэрээ цөлөхтэй лайлаг хайчиж магадгүй. Тийм болохоор тийм хот биш хүмүүс тиймэрхүү одоо тийм гоё юм бичвэл гоё юм байна. Тэр үнэхээр ингээ хадгалж чадаад 10 жил гүрээгээд 11 жил гүрээгээ хадгалж чадаа уншдаг болол тий. Тэр тэгтээ жоохон байхад өвөө эмээ хоёр тэр нөгөө нэг ёлк мал засч өгөө тэр ёлк хураахтай хамт тэр нэг он гарахад битсэн захиамхагаа дараа жилийн задлж уншдаг байсан бодвол нэг тийм мэдрэмж өгсөн юм шиг л байна л да. Тэгээд бодвол тэгээд 10 жилийн дараа задлж үзээгээд нэг тийм бичсэн байж магадгүй. Нэг тийм хөөрхөн юм биж үзсэн. Өстө хөөрхөн юм надад ч. Өөр юу хийв? Өөр найз чинь нэг сайхан өдөртөө онгод оролцтой амар гэр орны цэвэрлэл тэгэл тэгснэ. Нэг олон тавилгагүй жиж хөрхөн тавилгануудаа ингээд лийчсэн зөөх юм аа. Тэгээд та нэр хойд зүг рүү харж удвал би их сайхан унтаад байна. Аяа, юу гэдэг шоунсан маш. Тэгээ би та нэр баг энерги хөдөлмөл уншиж байгаа. За би ерөөсөө хойд зүг рүү харж удах юм байна. Тэгээ хойд зүг рүү ороош тавиад их чухам сайхан унтаж байна. Хөш мөнгө орж ирнэ гэсэн мэт байхгүй наачаа. Одоо орж ирээсээ хараа. Яа, салаатай. Нэг л их мөнгө бөөнл орж ирмээр л юм шиг л мэдрэмжээр төрөөд байгаа. Тэр одоо ямар замаар орж ирэх юм бэ? Лото тоглох хэвээр муу яг ч үтэй. Тий, их ёстой юм шиг лээ. Би амьдралдаа ерөөсөө лотон тоцсон үнтэй таарч үзэг байхгүй юу? Тэгсэн чинь саяхан ажил дээрээ би лотон тоцсон үнтэй таарч үзсэн. За. Миний нэг одоо яаж байгаа юм байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг. Бүх юм ингээд зохицуулж байгаа нэг юм гэр оронгүй байгаа байхгүй юу? Тэгээ тэр сүүлийн 7 жил гэр оронгүй байж байгаа. Тэгээ өмнө ингээд их нэртэй байж байгаа. Их нэр нь нас ороод тэгээд эхнэр нас орсны дараа ингэсэн юм байна. Лото тоглоод
15,000 евро хоцсон гинэ. Тэгээ тэр үчин бол айгүй их мөнгө ба штэ. 15,000 евро хожоод тэгээ эхнэр нь нас орсон байж байгаад тэгжсэн чинь нэг найз нь аваад тэр 15,000 еврог нь аваад эхнэрийнх нь ингээд үнтэй бүх төрөг мөнгөд хамаг юм аваад тэгээ алга болцсон. Ээж. Тэгээд тэрнээс хойш тэр хүн ингээд гудамжинд гарцсан. Ерөөсөө хамаг юм ингээд бүр даун болоод тэгээ гудамжинд гарцсан байж байгаад би 2 жил хөөцөлдсөний сая одоо л нэг хөрхий хамаг юм яаж аахгүй. Тэгээд цаа надад ярьсан байхгүй. Би тэгээд лотонд хожиж утсан гээд аймаргаас би тэгээд би амьдралдаа лотонд би ингээд шал өөр юм болж аахгүй. Тэргүй ингээд 7 жил гудамд амьдсан гэмэрсэн би амьдралдаа лотонд таарлцсан тэ хожиуд таарлцаж үзэгч ямар сондөг боллоо гэж энэ бодож өдөрцөө. Хүрээ. Амар тэгээд би хөөх лотоогоор хүн бас хождг юм байна гэж бодсон. Би тэгээд ер нь хаяа ядал лото тоглож идэм билүү нэ за. Тийм штэ. Лото тоглохгүй болвол хожихгүй штэ. Лото тоглосон үл хожносээ тийм. Ер нь харин тийм ба тий. Яа, солиот. Хүүшээ за тэр яах. 10 сарын 31 боллоо. Ээж яла 10 сарын 31 чи Халлоуины баяр болтой штэ. Ёо. Ямар юмныхаа мөнгөийг төлөх ёстой байлаа гэж бодлоо сая. Юуны бил 31-нд гардаг үлээ. Үгүй тэгс чи би тэр өдөр ажилдаа яж байгаа орой ирдэг байхгүй юу? Тэгсэн чи нөгөө хүүхдүүд хаалга нүдтэй штэ. За тэрийг мартцсан заяо. Тэр их бүр ингээд таг мартцсан заяо. Тэг би ингээд гэртээ манай яж хат ингээд амар олон юм нөгөө том юм юу гэдэг амар олон хүмүүс байдаг юм байрнууд тахгүй ингээд ялангуяа ингээд хүмүүс гэр бүлэрээ байдаг. Тэгсэн чинь тийм газар чинь өмнө нөгөө нэг би чинь нураахчсэн байранд байсан шүү дээ. Тэгээд хоёр хүмүүнтэй манай орцсон. Тэгээд ерөөсө хаалган олон хүүхд мөх тогшч байгаагүй гэсэн чинь гэртээ ороод ирсэн чинь заяа хоох ингээд дараастаа заяа би тийг гэрлээ унтраад суугаа заяа тэгсэн чинь хүүхдүүд хөөе сая гэрлэн асаалтайсэн чинь манай чинь нэг тохор тэмж ингээд бүх юм сонсогч байгаа шүү дээ. Тэгсэн чинь хөөе гэрлэн асаалтайсэн чинь хаалга нүдээ гэж заяа хаалга нүдээ. Тэгээ би бүр сандраа заяа тэгжсэн ингээд юм авахсан чинь ерөөс чихрээдгээ яаж чихэр мэлэрч байхгүй ямар сони. Тэгээ бүр хурган чихэдэг илүү дээ юу гэдэг лээ монголоор тэрийг ингээд олж аваад тэр нэг муудтай аваа нэг юм байсан байж тараа тэр нэрийг гаргаж өгөө заа. Яа би тэгээ тэр оройж байгаа гэрлээ асаахгүй суусан гээд тоо гэртээ. Манай орой хоохыг бүр оройж байгаа дарсан заа. Би тэгээд дараа жил одоо нэг юм хүмүүсээ надаас сануулаар ингээд хүүхд мөхтг болохоор тиймэрхүү юм юус анзаардаг юм байна шүү дээ. Энэгүй хүүхдтэй хүмүүс айгүйх мэддэг байх тийм нэг хүүхд нь гадуур мадуур яваад юу чихэрч юм цуглуул моглуул ингээд тэгээд мань занчирс тийм мэдгүй ингээд 31 болж ин доо гэдэг нэг юм жиний өдөр шиг юм бодсон чинь юу бүр айгүй аимшигтай байсан. Би бүр амьдралдаа анх удаа тэгж хулгаш нохоо шиг байж үзсэн. гэрлээ асаж чадахгүй айгаа суугаад байт. Мөө тийсэн би тэгээд хамаг юм ингээд нөгөө гаднах цонхныхоо юм бүгдийг унтраагаа заяа ёо. Тэгээд нэг 10 болж исэн чи хүүхдүүд аваа чимэг болсон ш. Эцэг ихтэй явд юм билээ шүү дээ хүмүүс чинь. Тийм шүү дээ. Тэгээ санаа зовоод эцэг ихтэй хүүхдүүд одоо ганц анзаараа явжсэн бол ядаж нэг мөнгө өгөх юм уу гэсэн чи би амар нэг евро өгөлтэй очиж гэж бодод яа тийм өөдөд мөнгө л мөнгө шүү дээ. Ер нь тэгэл гарын цайлгаж байгаа л цайлгаж байгаа шүү дээ. Би тэгээ за заашаа шиг одоо хичнээн мянган хүүхдүүдийн гарыг ч цайлах юм билээ гэж бодож. Тэр нэг хитэн чихрээ хаа тавьчмаар л юм байна. Танах нөгөө ялангуяа чиний давхрт юм чи. Харин тийм. Йоо. Манай хүүхд нөө том болцсон өөрөө Халлоуины партинд явдаг болцсон болохоор зэрэг би мартчих. Манай хүүхд тэгэл хөөрхөн надад нэг юм юу гаргаж өгөөл те нэг юм төсөв гэх юм уу төсвийн задаргаа. Одоо манай хүүхд тийм болцсон шүү дээ. Ядаргаатай би ингээд нэг юм данс руу мөнгө шилжүүлээд тэгээд тэрийнхаа тайлан байлан авдаг заяа яг юунд хийдэг зарцуулсан. Юу гоё юм за. Тэгээд анхнаас нь тийм сургаж байгаа жоохноос нь тийм корпорат орчинд дасан зохицог. Тэгээд задраа гаргасан би одоо нэг ийм хувц өмсгөж байгаа маа. Энд одоо эдэн дөрөв хэрэгтэй байна. Нэг ийм бодог авмаар байна. Ийм л цусмас авмаар байна гэх. Тэг хөөхөн өөрөөгөө будаад нэг хөөх юм өмссөн нэг партинд явсан. Тэг яг миний өөрөг бол дуусахт нь орой очиж авах нэг 10 цаг үед. Нөгөө боцол юм шүү. Амар юм шүү одоо бүр хараа. Өмнө нь дагуулаа л явдаг гэстэй. Тэгсэн штэ тэгэл. Би ч нэг олон дагуулж яваагийн хөөх юм охиж гэлс би датсан юм штэ. Найзууд найзуудтайгаа хийсдэг болцсон байсан. Айлуудаар. Тэгсэн одоо бол бүр яг партинд явж байгаа байхгүй яг бүр за одоо гараж парти хийсэн заяа сая эдний найзууд. Бүр ямар аим. Бүр тэр мөрөд нэг төгсөл мөгчлээ. Тэгээ хоол муудтай заяа уух юм умтай. Эсвэл зэрлэг гэдэм бил. Гоё заа. Тэг ингэ чаа. Ээжээ би ч 20-х юм шиг байна. Тэгж мэгэл заяа. Яана одоо одохгүй тэгэл ээжээ би өнөөдөр гэртээ ирж чадахгүй нэ гэлтэх юм байна.
Одоо тэгэл миний хөө бэлгэвч тэнд байгаа шүү гэж би хэлсэн шүү дээ. Миний охин те мэдгүй ээжснээс тэнд бэлгэвч байгаа шүү гэж. Та юу яриад байгаа юм бэ л гэлдэж лээ. Ээ чи миний охин ерөөсөө юу яриад байгаа гэх юм байхгүй. Яг ингэ сандрал яах вүлээ гэхэд өө тэнд байгаа гэж бодох хэрэгтэй шүү дээ. Би чамааг одоо хийж хэлж байгаа юм биш. Зүгээр тэнд байгаа шүү л гэж хэлж ийн гээ. Яа. Найз чинь бас өөрийгөө комфорт зоноос гаргаж ийн гэж нэг юунд яваад. Маа дарга намаа нэг ивент очиад хаж гээд. Аха. Тэгээд тэгсэн ганцаараа би очихоор бас таардаг байхгүй нэг тийм оройн ивент зэ. Тэгэл тэгсэн би ингээл бодоол лсахгүй за ганцаараа ийм юмд очиад тэр нь болохоор зөв нэг тийм юм 4 курс хоолтой заяа. Аха. Хоол идэнгээ комеди үздэг. Тэгээд тэрнийхэн хажуугаар ийм нөгөө нэг юм одоо дуулхан дуулаад тийм үзүүлээд нууралт монгол акробат энтертэй ингээд нэм бүтэн ийм орой ивент байгаа байхгүй. Тэгээд тийм чи нэг очиодхоо энэ тэгээд хэрэг чам таалагдах юм бол бөөнөрөө наадгаар чи нөгөө шинжилгээхэн баярыг барыг хийчи чи очиж үзэх гэж гисэн байхгүй. Тэгэл би яах вэ гэж бодож байгаа л ганцаараа нэг тийм зочмооргүй байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь ингээд хүмүүсний танихгүй хүмүүстэй сууж хоол идэн заяа. Ингээд танихгүй хүмүүстэй ширэн дээр суугаад тэгээд тэгснээ герман комеди үзэн жотсон чинь би ингээд гэж бодчихад за тэгтээ ямар ч байсан явъя гэж бодоод явлаа. Тэгэл ингээд очиод тэгсэн ингээд өвдөнд нь ороод нэр хэлж мэлэл тэгсэн та тэр ширэн дээр суугаараа гэлдэг чинь тэгсэн ингээд очиод суусан чинь баах ингээд нэг нэгээрээ хүмүүс байждаг байхгүй тэгээ би за сайн бацгаана уу гэж суусан тэгэл тэгсэн ерөнхийдөө ингээд юм яриад гэсэн чинь ингээд бүгдээрээ яг тийм зорилгоор ингээд нэг юм ирцгээсэн заяа ингээд энийг туршаад үзээд тэгээд болох юм бол бүгдээрээ шинжилгээхэн байрыг хийж гитэн нэг тийм тал талаас хүмүүс ирсэн. Тэгэл та нар бидний юусаа юу юм шүү нөө туршилтын хулгнууд юм шүү гэж би нэгэ шоолж болол. Тэгээд амар тийм дэжгүй байсан. Ер нь бол бид нэг тиймэрхүү юмд очсондоо очиж явах хэрэгтэй мэй гэж бодсон. Одоо нэг юм эвгүй санагддаг шүү дээ нэг юм. Яа ямар эвгүй бэ нэг очиод яах юм бэ шал тэнийг юм ингэж бодсон мөртлөө очсон чинь ягаад чинь тэр нэг юм уур амьсгаланч тайжгүй байж таараад хоол мооломж гоё байж таараад тэр тэндээ танилцсан хүмүүстэй амар гоё яриа хөрөмөр өрнүүлсэн болооч тэр надаа ингээд ерөөхдөө ийм танихгүй хүмүүстэй ч гэсэн ингээд танилцдаг юм ивент тэр нь бол очиж болох юм байна чадах юм байна те эхэндээ эвгүй ах ч гэсэн ингээд сүулт нь бас ингээд амар яах юм байна айтайхан мэдрэмж авч болох юм байна гэд тэгж мэгэл тэгсэн миний өдөөс хараа суудсан байсан нэг залуу дээр чиш тэрийг яаж авчилдаг гэнөөдөөс гинэ. Тэгээ тэр ингэсэн шүү зүгээр танаа байгуулгууд чараа ингээд ганц би хүмүүсээ явуулаад ганц хүмүүсээ тэгснээ ингээд шал худлаагаас ярьсан юм шүү. Тийм биш үү. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг юм үйлчлэгч нь ирж ингээд зөөгч нь ирж ингээд нөгөө уухны захиалга авч явах та. Миний захиалга авчаа тэр уртлын залгын захиалга авчингуудаа танаа эхнэрийн захиалсан юм өнтер гээд нэг тийм ярьцсан байхгүй. Тэг би би эхнэр нь биш гэдэгсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө залуу чинь ингэж өдөөс орсноо. Эхнэр байсан болвол тийм би бас төлчөөрл байсан л да гэж мэгээчлээ нэг тийм сонин жоок хийсэн байхгүй. Тэг би танихгүй залуу өдөөс амар зүгээр урдаа суужсэн тийм ярьсан чигээд тэр залуу анхандаа ерөөсөө нэг таалагдахгүйсэн байхгүй. Амар тийм сонин баягын юутай акцент ярьж мэрдэг зөө. Тэгээд ямар гоё гэж байжсэн чинь ингээд яг ярьж мэрж байгаа юм сонсч маасаа. Тэг ингээд комеди үзэнгээ ингээд хоол идэхээр зэрэг хоол идэх цай ойлгох юм байл л да тэр нэг юм хоолоо идэг гэдэг нэг хит видео дуугаалдаг зэрэг тайсан дээр байгаа юм. Тэр хооронд ингэж бид чимээгүй идэлтэй нэг шиг хоорондоо юм ярьж байгаа шүү дээ. Тэг ярьсан чинь яг хөөх юм ярьсан байсан байхгүй. Тэг тэгсэн чинь тэр нөгөө нэг менюнд нь болохоор хоолнуудын үнэ нь орцсон. Тэгээ уух юмных нь үнэ орог байсан байхгүй. Тэгсэн чинь тэр залуу битгаар өгөн тэгэл ингээл амар юм ярилцаал тэгэл тэгсэн. Яна би ингээд бүр амар дахиад нэг цаг одоо цаг явах ястай газраас ирсэн учраас одоо эртхэн гарахгүй болохгүй гэдэг ингээд тэр нэг бүр хамгийн сүүлийн 11 цагийнх нь үзэл бодосоос өмнө яваад гэх захгүй. Тэгээ би тэр комеди дуусаад тэгэл би гараал нөгөө нэг уух юмнахаа мөнгө төлөх гэжсэн чинь та нөхөр чинь төлцсөн шүү дээ гэдэг байхгүй юу? Ваа яар гоё. Тэгэл би ингээд амар тэгсэн чинь би ингээд хүүе чиний нэр юм байлаа. Чи яагаад одоо дугаараа үлдэх юм шүү. Уух юмд явчаад ам шүү. Бараг миний имийг төлж байгаараа явцсан байсан чи би ингээд дугаараа үлдэх. Би чамаа яаж олох юм бэ? Кино чамаг оол гэсэн юм шүү. Хаанаас олох юм бэ одоо тэгээ яж яхаа нөгөө нэг амар сүртэй сонирхож тэрний ярьж байгаа юмыг сонсог болохоор ямар байгууллагад ажилладаг ч ямар ч нэг хүүхдийн сургууль мургуултай холбоотой юм байгууллагад ажилладаг гэсэн заяа. Бараг 10 жилийн багш гитсэн үү яатсан. Тийм үү.
Оо багш нар чи лаг штэ найзаа. Нэг тийм болсон. Тэгээд би за ер нь бол тэг хүн амьд танилцсан мэлцээ ч юм эсвэл нэг юм жоохон өөр хүрэл мөрөл дорой гэх юм бол яалтч шүү би угаасаа тийм өөртөө таатай байгаа бүсээс гарч таарах юм байна тий. Тэгээд тэр нь бол эхлээд эйгүү ах ч гэсэн явандаа ингээд хүн амьтанд танилцж мэлцаад ч юм эсвэл заавал нэг юм романс үүсэхгүй ч гэсэн зүгээр амар хөөрхөн хүмүүстэй ингээд сайн солилцоо байгаа байхгүй юу. Танах тийм юм гэдэг ч юм уу тийм зүгээр юм яриа өрнүүлэл тий. Тэгэж бас гоё ажиллах юм байна гэж бодсон. Тэгсэн яриахан молддгүй маа. Олдчихлээ. Хүй би яг өөрийгөө ерөөсөө яриасан хүн биш гэж бодсон чи хөө цаачинстай амар ярьд юм бэлээ. Йоо ёстой тэгээд ингээд манай ажил тэгээд мэгээд хөө манад нэг хөршөөдөг байхгүй тэр тэгээд ч гэж байгаа шиг өстэй. Ямар сони хариунаа тэгсэн гэхээр харин тийм. Тэгээ би ингээд өөрөөгөө ингээд жоох ингээд гаргаж байгаа заяа. Бас яасан бэ гэдгсэн чи ингээд 2-3 жилийн өмнөөс л ингээд манай мюхэн дэдэг нэг ингээд эмэгтэй надад ингээд бичээддэгс аахгүй хойлоо ингээд дуулж танилцаж ингээд хамт юм уу цоо юм уу гарч орын мор энэ төр. Тэг ягаад чи ингээд ерөөсөө нэг юм тухайн үед ингээд тохироод бүрдэхгүй байсараа бодохын 3 жил ерөөсөө уулзалтааг өнгөрцөн. Тэгсэн чинь сая нэг юм гинти ингээд байдлаар хойлоо ингээд нөгөөгөө ярьжсанараа гарах уу гэдэг. За гараа даваа гэж гарсан аахгүй. Тэгээ ингээд ер нь бол ингээд надаа ингээд хэлсэн заяа чам ингээд эвгүй л хэлээрээ те ингээд чи чамаа нөгөө нэг ингээд подкаст чи сонсдог болохоор зэрэг ингээд эвгүй мэгүү байдаг гэдгийг чи мэднэ те. Тэгээд хэрвээ чи эвгүй санагдах юм бол би гомдохгүй шүү зүгээр шүү гэдэгс аахгүй. Тэгээ би зүгээр хоёлаа яа уулзсан малцсан тэгээ. Тэгээ бит хоёрны газар орц суугаад яасан юм ууц суугаад тэгээд угаасаа зөвлөн нь болохоор дараа нь ингээд баар ямарч исэн орын морь клабборд бүжиглээ гэдэг хэвчээсэн. Тэгээ тэрний өмнө ихлэд хоёлоо жоохон халим мал гэдэг нэг газар ороод юм ярьцгаа. Өөст хоёлоос амьдралаа яриад нэг хоёлаа нөгөө нэг юм ээж болохоор зэрэг нэг юм одоо чи хоёрын ярьдаг яриа ингээд нэг юм тэг ингээд амар юм girly talk гэдэг чинь тэг ингээд юм өгтөд ярьдаг яриа. Тэгээ яг нэг юм ээж хүнтэй ээж яриа ингээд яриа суусан чи бас нэг юм арай өөр юм бас гарч ирд юм бил амар сайн билээ. Тэгэл тэгтээ манай хөлт гэж танай хөлт гэж нэгэл хоорондоо өсвөр настай хүмүүсийн хоорондоо ярьж мэрэл тэгээд за хоёлаа гарын эндээс тэгээ нөгөө нэг баар орё гэжсэн баарлуугаа орё морё тэр гэж мэгэл тэгээ хоцсон чи ингээд яг үүдэнд татсан чи ингээд амар жоох хүмүүсийн баарлуу орж исэн зөө тэгэл би ёо за хоёлаа дараа нь өөр нэг үйдээ хоёлаа амар гоё ярьж байгаад нэг 30 нэмэх парти орё гэж салсан 30 нэмэх партид найзаа 30 нэмэх хүмүүс очтгоо штэ бэлтгэлтэй агаарай 40 нэмэх буюу 50 нэмэх. Тэр яг би нэг ганцаар очсон шүү дээ. Би чамд надад хаалгцсан гэж яриаггүй. Надад бол тэр амар окей шүү дээ. Тэр чинь гэхдээ эргэн дурсах байсан мэт. Тий. Харин тий. Тэр чинь бас ондоо юм байл шүү. Эргэн дурсах морсгоо гэдэг нэг юм хипхоп одоо 90-ад оны моны гэдэг ч юм уу. Тэднэр дээр нь болохоор ингээ мэднэрээ хүмүүстэй. Тэнгүүд яг юм 30 нэмэх парти гэдэг ямар нэг юм одоо мотогүй тиймэрхүү мэмэрхүү байх юм бол дандаа ингээ 50-аас дээш насны хүмүүс. Оо тийм үү. За надад жаагаар. Тэрийг бас мэдхгүй бол юу аахгүй бол хипхоп гэсэн юм дээр дандаа ер нь бол бидний хүмүүс очдог. Зүгээр тэгсэн байх юм бол үгүй шүү. Гэтэ би бол ер нь ахын сонирхдаг л доо. Зэрэг хамаагүй нэг зүйлсгүй байх гайг байх. Тэгээд гол нь миний ярихчихсан юм болохоор зэрэг найт чи ингээд жоохон юунаас гарч эхэлж байгаа юм шиг нэг хуйнаасаа тийм ингээд өөрийгөө тавгүй байдалд оруулж үзчихийж тэгээд за би чинь ингэчиж бас шинэ юм сурах юм биш гэдгийг ойлгоцсон юм шиг. Тийм ээ тийм. Тэрнээс шаруна тэгэхэр хүн биш те би бүр гасан мачи намайг өчиг надад ярихлаар нөгөө нэг би ингээд нэг хүнтэй Монгол үгүй энд дэдэг нэг Монгол хүнтэй уулзаад гээд тэг би тэгээд бит хоёр гарсан барсан гэхээр би бүр манай найзтай нэр лаг өөрчлөгдсөн байна. Би бүр гайсан. Тэгээд нэг талаараа надад бол гоё санагдсан гэх тэг хүн амьтаа уулзаад хүнтэй ингээд юу яаж яана гэдэг чинь ер нь бол энэ амар том алхам штэ. Тэгдэггүй байсан хүн ч тэгээд тийм болохоор өстой гоёс. Тийм сайхантай Хүүшээ сайста. Хүүе харин юу чи тань яг нэг юм ярих чи тий. Йоо тибрэрэса. Йоо. За ханаас нэхэр өгшөж чадлаа. Мэдгүй би ханаас нурагчны ярмаар ярьж гişг. За дураараа яргуултаа тий. Йоо. За үзэг хүмүүс байгаа бол үдж амжаагүй. За одоо үзэж амжааг төгөл хогчно. Энийг үзэж ханжаагүй юм байл гэж. Одоо арай Монгол хүн байж болоо. За хамгийн огшоосон хэсгүүдийг ярив. Ажаагийн хэсэг. Ажаагийн нөгөө нэг юм турк раардаг хэсэг үү? Яа тийм бүр амар. Тэгэл би яг тэрийг үзэл би шууд ажааг дагсан амар хөөрхөн санагдал. Амар зөв юм бэ гэж хараа тий. Тэгээ нэг юм хөөрхөн нэг хөөрхөн хүүхэн санагдсан гэдэг юм байгаагаараа гэснэ ингээд нэг юм нэг гоё юм дотортой хүн байх гэж бодсон. Харин тийм бил амар хайр үрмээр юм бил тий. Харин тий.
Тэгээ дээрэс нь энх хориглын нүдэ ирэмдэг. Oh my god, тэр өстөд үнэн iconic хэсэг байсан тий. Тийм жижигнүүд тийм том ирэмж болд юм уу гэдэг орны хүн бичсэн шүү дээ. Дэлхийд оргилттой ялаа ирэмлээ. Амар гоё. Хамгийн гоё нь надаа юу байсан? Нөгөө нэг хамгийн сүүлийнх дээр энх хоригл нөгөө мод ядаг та. Тий надад ихтгэлтэй гэдэг тий. Тий надад ихтгэлтэй гэл ёо тэр бүр амар гойсоо гэсэн би бүр ёо ямар гоё юм бэ гэ. Тэгээд нөгөө ингээд би юугаар нүцэхгүй монголоор нүцэж болох байсан юм бэлээ штэ. Гэхдээ ингээд минийх дээр зөвхөн монгол сабтайтлаа хийж гаргацсаахгүй гэсэн чинь Солонгос орно гэж тавих юм бол монгол хэлээр явж байгаа юм байна л. Тий оригиналаараа. Харин тийм тэгсэн чи би тэгж мэдгүй бас магадгүй ингээд хайлталт ингээ монгол өгнүүдийг сонсонгууд нь штэ тэр нөгөө нэг модтай хэсэг байсан да ингээ надад ихтэй гэсэн чинь яг хүний юм уу юу гэлээ ингээ загнаад байгаа аахгүй хөөх нөгөөд гэсэн чинь нөгөөд надад ихтэй гээгүйгээ тийм ингээ нэг зарим юмнууд ингээ орчуулсан ингээ цаана ингээ монгол сонсогч байгаа штэ үгүй хурд нь наадгаа юу л да зөрөгтэй байл та гэл юу гэлээ нэг мессеж ингээ орчуулах нь айгүй хөөхөн зав амар хөөх орчуулсан зав германаар үзсэн тийм би германаар үзсэн тэгсэн чинь нөгөө доотлын орчуулгын ч гэсэн ингээ германаар судахгүй сабтал тэгсэн чи тэрэн дээр ингээд бүр амар хөөрхөн орчуулсан заа ингээд цаана нөгөө гараа загнаад байгаа штэ би бинийг тэгсэн чинь ерөөсө загнаагүй юм шиг орчуулсан заа би тэгээд ёо ямар нэттэй юм бэ гэж бодсон. Тэр өстэй амар хөөрхөн байсан нэг юм. Би тэгээд тэрийг үзчихэд ингэж бодсон. Манай хэд бас ингээд нөгөө нэг би бинийг ерөөсө урамшуулах гэхээсээ илүү ингээд нэг ингэдэм юм гэж бодсон. За чаднаа одоо тэг ингээд ингэж хэлдэм байх гэж бодсон. Үгүй юу? Тэгэж миний хувьд тэгж анзаарчихсан гэтээ яг үгүй ч гэж магадгүй халтайг нөгөө монголоор нь үзээгүй болохоор хуцаад аа ингэж хөөс хэлж магадгүй баха. Надад бол яг нэг юм хайлтал монгол өгнүүд ингэ сонсонгоо тийг санагдсан. Тэгээд ингэдэг юм биш. Тэрнгээрээ бас жоохон ялгаатай юм биш. Нөгөө өд чи ингэ за чист чаднаа гоё шүү машаа гэл нэг юм яриалгаа штэ. Тэг чи манайд бол за одоо чадна штэ гэж халаад хураатав гэдэг. Тий яг тэгж дэмждэг юм байлээ би бинийг. Ямар гоё байсан. Тэр ялангуяа цайз майз эзэлдэг даалгавар маалгавар дээр бол ёо. Бус орныхын зүгээр хүн тэрийг төрж байгаа юм шиг л түрээл наагаал лсэн гэсэн манайхан зүгээр толгой шал өрөө ажиллаад дугуй мууг нь яаж байгаа ста нэр. Үнэн нүгээс сурцсан уус тээ. Ёо. Тэр ачаа мачаа зүгээр гэс амар зэгстэй үрж би бүр вау ёо. Тэр гоё юм бэ гэж зэгстэй үрж яатав би бүр наа зүгээр хаялтаа гэлдэг. Үгүй чи уусаараа OCD-тэй хүмүүс гэдэг шүү дээ бид. Монгол босонгуудаа ороогоо сурцсан уус чи. Тийм биш нэрээ. Бүр тэр мөр ороохгүй ажил бүтдэггүй ус чинь юу тэр ачаа мачиг тэр тэгтээ угаасаа тэгэж нөгөө яг тэнцвэртэй тавьсны хүчинд баг тэр юугаар асуудал гарсан хаа. Тийм болоо. Тэгвэл нэг тал руугаа нэг жоохон талиж мэлээдсэн байл тэгээ ингээд эргэж мэргээд тэргэн. Йоо тэгэл амарлаг байсан би бүр ёо. Тог мог нь мөрөгдөг хэсэг зүгээр бүртээ шууд сад гэл ёо. Уйлсан ш би. Чи уйлсан уу? Яа, уйлж мөлө бүр зүтгэж тавьсан заа. Би ингээ жим дээр үздэг байхгүй юу? Тэр чинь ингээ 3 муур анги ордог штэ. Тэнгүүд би ингээ нэг нь эхнээ ангийн авч очингуудаа ингээ гүйлтийн зам дээр алхангаа үздэг байхгүй юу? Би тент дээр ойрлоо заа юу. Нэг мэдсэн чи ингээ ойрлоод нэг мэдсэн чи ингээ хурууга амдаа хийсэн байсан заа ингээ сандарсандаа олоо заа юу. Айгац ингээ тийжсэн гэж ингээ заа. Тэгээд ингээ нөгөө гүйлтийн зам ингээ урдуур тэгээд дараар нь ингээ нөгөө юу юм уу гэдэг степер ингээ хөлөөрөө дэш алхдаг юмнууд дээр шатмат тэн дээр ингээд хүмүүс ер нь намайг юу үзэж байгаа бүгдийг хардаг заяа. Ер нь л гүйлтийн зам дээр явж байгаа хүмүүс. Тэгээ би яа бүр тэнцээ ингээд бууж чадахгүй заяа. Яг тэрийг үзэнгээ юун дээр гүйлтийн зам дээр явал айгүй ашигтай байна гэж бодсон. За би бүр ингээ 2 цаг алхсан шүү дээ. Тэгээ 1 цаг алхаа тэгээд нөгөө нэг ахиа 3 ангир нь орцсон маа шүү дээ. Тэнгүүд ингээд хайрын санагдаж хортой үзмээр санагдаа. Тэгээд сүүлдээ нөгөө бүр юун дээр юулээ дэш өгсүр байсан шууд ингээ зүгээр алхангаа ингээд нөгөөдгөө бараг үцээр тэгээд боссон ёо бүр байсан. Тэр дотор уйж муулаад тэгсэн чи би ажиллагаа хөхнүүд хэлсэн байхгүй юу? Манайд ингээ манай Монгол харж байгаа марж байгаа гэсэн чинь Өөх чи ямар амар Монгол юу үндэсрэг үзэлтэй ингэ би тийм ээ та нар үзэлтэй би Монгол гэдэг чи тэгсэн манай Монгол 3 сая хүнтэй харалтаа гэдгсэн чинь манай ажлын хоёр өхөө үзэн гэсэн тэгээ үзчихэд Монгол ингээд босод ингэж хэлсэн нэг нь ингэж хэлсэн босод багийн тамирчид ингээд ер нь жигтгэн битэйсэн гинэ ингээд юу гэдэг одоо солонгосыг харах юм бол нэг бүгэж жигтгэн битэй Японыг харах юм бол нэг бүгэж жигтгэн байсан чинь яг ингээд Монголыг харсан чинь ингээд айгүй юм entertainment юм хүмүүсээсэн гэсэн ингээд одоо тэр балет одоо юу гэдэг өндөр ингээд хөө балет чинь биш шүү. Йоо балет чинь биш үү? Sorry. Уран нуграач юм шүү. Уран нуграач балет чинь болох юм болоо тэгсэн чинь. Яа балет чинь бас залуу байдаг шүү дээ.
Тэрнтэй андарсан багч. Тэгсэн баг тийм нэрээ цэрэгч мэрэгч үгүй бүгд юм амар өөр төрлийн хүмүүс л юм байлаа гэ. Тэгээд тэгжсэн чи би ажиллагаа хүүхэнтэй хэрэлдээд нэг юм тийм. Яасан бэ гэсэн чинь энх хориглог тэгдэг байхгүй юу? Тэр одоо нэг Монгол залуу байна. Тэрийг одоо ус мүсийн янзлаад юм цэмцэнд орж байгаа юм бол ус мүсээ янзалчихгүй гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь миний өөр хүрээ. Ажиллагаа хүүхэнтэй хэрэлдээд хоол идэх гэж явжсан байхгүй бид нар чинь би. Ямар хамаатай юм хүний ер нь гаднаас ямар ч байсан яадаг дэлхийч гэсэн цаанаас нь битгий үсээ засвал гэж хэлсэн гэсэн. Ингээд ийм байвал ингээд одоо нөгөө Монголын баатар царай мараагаар нь надад хинч тэгж хэлээд нэг нь тэгж хэлсэн. Коммент хийжсэн яг тэн дээр. Тийм үү. Надад болохоор уянгаа тэгжсэн тэгсэн гэд. Тэгээд би тэгсэн гэсэн тэрнээс өшөстөө нэрээ тэр чинь амар хөрхөн залуу. Тэгээд сэтгэл нь амар хөрхөн хоёр тэгээд тэр ямар тэр тэмцэн дээр яаж тийм хүчээ гаргаж чана манай тэр их оргиш шиг байхгүй би бүр хэрэлдээ заяа. Тэгээд тэр чинь нөөд чинь хөрхөн за яа хоолоо идэх гэсэн. Тэгээд би дахиж хоёрын яриаг тэрний тухай тэг ямар ч үзэд дуусгаж байгаа маргааш нөгөөдөр намайг ажилдаа очихоор үзэд дууссан тэг тэрний тухай ярих бах. Тэгээ мэдгүй айгүй гоё байсан ингээд нэг юм монгол хүн гэдгээрээ бахархаад ч юм уу ингээд ерөөсөө тийм монгол орсон нэвтрүүлэг Netflix дээр байгаагүй шүү дээ. Тэгээ тийм болохоор ингээд нэг юм тэгээ ядж яхад ингээд манайх ингээд зүгээр ялах биш. Одоо ялагдсан байсан ч гэсэн ингээд нэг юм амар уруу ухаан гаргаж маргаад тэр мөр ингээд амар гоё санагдсан. Тэгээд тэгээ заавал хожих албагүй ингээд л хийж байгаа тэр арга барил юмд ингээд хандж байгаа ингээд айгүй тэд нар нь ингээд илүү ингээд нөгөө гоё мессеж өгсөн болов гэж бодсон шүү. Манайхны сэтгэхүй шал өөр юм билий. Монголчууд үнэхээр өөр сэтгэд юм билий те. Юмыг ингээд арай олон өөр талаас харж чаддаг. Яа, үнэхээр огшож чадсан. Тэгээд хамт үзсэн хүмүүс ч гэсэн нэлээ эмоцтой үздэг юм байсан. Тийм үү, ямар гоё. Үнэхээр амар гоё юмсэн нэрэ. Тэр оролцсон хүмүүс хэрэг бит азуулт бит хоёрыг сонсч таарч ивэл те. Маш их баярлаа гэж хэлмээр байна. Ингээд Монгол хүнээ ийм сайхан огшоож Монгол хүн гэдгээ мэдэрч ингээд дахиад нэг би Монгол хүн шүү дээ нэрээ гэж бодох тийм амар омогшоо сэтгэлийг төрүүлж өгсөнд маш их баярлаа. Тийш өстой гоёс. Тэгээ дээрэс нь Монгол хүнтэй сумаар санагдсан. Монгол залуутай яг ийм аим гоё Монгол залуутай сумаар санагдсан. Яг ийм энх оргил шиг эсвэл тэр нөгөө орхон баяр шиг ч юм уу те эсвэл ингээд дүлгөөн шиг ч юм уу яг нэг ийм нөгөөх нь юм блэ лав гочор. Лав гочор шиг яг нэг юм Монгол эрэгтэй хүн чинь айгүй тийм өөр юм бэлээ штэ. Мэдгүй энэ нэвтрүүлгээр ягаад ч юм тэгж харсан заяа. Өмнө нь өөрөөсөө тэгж анзаардаггүй байсан. Анзаараа яг тэгэж ингэж бүр дөрөвтэй анзаардаггүй байсан чинь ингээд нэг юм амар юмыг амьдралын маань ингээ аваа явчих чадaltaй юм шиг санагдсан. Би ингээл зүгээр яж хоёлаа ингээл та гэдэг мэдгүй тэр нэвтрүүлэг үзээд би нэрээ Монгол хүнтэй сууж болох юм байна. Миний яг юм гоё тийм сэргэлэн тэг амьдралын маань аваа явчих юм гоё чадaltaй тийм монгол залуутай суух юмсан гэж би бодсон. Тэгээд нэг тэр оройно зар тавьд юм өгснээр заасан байлиг юм байна. Ямар зар тавих гэж байгаа. Яг юм гоё энэ дөрөв шиг яг юм гоё залуутай сууна гэсэн. Заяагийн ханы сонгож болгох. Заяагийн заяаны хань. Заяагийн заяаны хань гэдэг шоу хийх үнэ за. Тэгээ 100 залуу өрсөлдүүлдэг Монголоо. Яа намайг хатсан аав гэдэг нэртэй. Би одоо гүнч үү. Тэгжүүн гүнчгээ бичсэн байна. Тэгээ штэ би одоо орхон баяр шиг хүнтэй суувал. Орхон баяр шиг их нартай гэсэн штэ бүгдээ их нартай юм шүү дээ. Орхон залтай юм шүү дээ. Мэд тийм юм шиг лээ. Лав ч нь лав ихнэ дөрөв охинд юм билээ амар гоё юм билээ. Ихин орхон баяр чинь ихнэр нь өргөж байгаа гэлээ сайн нэг бичлэгэн дээр тэгээд ах шиг л. Харин тийм гэсэн 5 сартай гэлээ. Яа бо тэр мэрийг нолоо мэдсэн гэж. Үгүй манай их оргил юу юм бэ? Ганц бай юм уу? Ихнэртэй юм уу? Мэдгүй араа их орглоо. Харж байвал наа. За ихнэртэй харж байл гинэ. Яна ихнэртэй уучлаарай. Ихнэртэй бол бичиж хэрэггүй. Ихнэргүй бол бичилцъя. Яа сэлэтэй. Яа их оргил бүр хамгийн бэстнээс надад л тийм санагдсан. Амар хөөрхөө. Яста бүр бүх юм дээр ингээд амар сэтгэлээ сандж маддаг тийм л харин тий. Энх оргил ингээ үзэнгүүд ягаад ч ингээд юм Монгол ингээ хөдөө мөдөө өссөн хүний ялгаа ингээ тэн дээр амар харагдсан юм санагдчих надаа. Нэм хөдөө өссөн хүмүүс ч нэг юм одоо ухаан нэг юм арай ондоо идэг нэг юм юм хийж байгаа юм өмнөөс нь ихсүүлээд тиймэрхүү юм дээр тэр нь ингээ амар харагдаад одоо авахалж махалжтай гэдэг юм уу сүхэтэй байдал нь тэрнгөр амар ялгарсан юм шиг санагдсан. Тэгвэл тэгэл
нэрнгэсэл хот мотод улсын хүмүүс чинь бас арай ундаа байгаа штэ. Тэгээд одоо мод зод яаж ингэдэг гэдгийг айгуул төшөөх гэдэг мэдгүй штэ. Мэн зэн бол мэдчихгүй. Тэгээд нэг тийм амьдралын одоо гоё хатуг хөтөг үзсэн хүмүүс их тийм гоё байд юм байна гэж би бодсон. Тийм хүн хөдөө гэдэг нэвтрүүлэгт очие орё гэж. Өнөөдөр их юм уу тэрэнд бараг орох нэ за. Яа за болчихоо. Гам болоод очиж уулзаа да. Яа. Тэгээд Монгол гэдгээрээ би амар одоо мөгшингуудаа гэрте байгаа баг бүх монгол юмудаа гаргаж ирж мэж монгол эмэг зүж мөгөд амаашаа баг монгол дээл мэйл өмсч аа тэгснэ нөгөө нэг монголоос сайн нэг эрэгтэй авчирсан нэг юм монгол гэрээ хэлбэртэй юм лаасаадаг нэг тийм байдаг байхгүй нэг юм дотор нь ингээд лаасаагаад ячхаар зүг нэг гоё манай засаа тий тэрийг амар ширээнээрээ тавьж амар лаага асаад суусан амар харахгүй да гэж сууж байгаа даа юм шүү би монгол хүн шүү гэж за тэгээд энэ хүртэл сонсож бит хоёртойгоо хамт тэнэг подкастаар авалцсан маш их баярлалаа. Тэгээд бит хоёрчдоо тэгээд хүмүүс ингэх юм аа. Энэ бас тайлбар хэлж бодлоо. Энэ хүртэл сонссон бол хүүе энэ харахуур орохгүй байна гэл. Эсвэл хүүе энэ хүлээлгээр орохгүй байна гэд. Ингээ та хэд маань хэрвээ бит хоёрын хийж байгаа подкастны дарааллыг харах юм бол ингээд 3 подкаст маань ээжлээд ингээд яваад байгааг бас зарим нэгэн хэрсүү сонсогч нар маань ойлгосон бах тий ингээд 1-7 хоногт нь ингээд хүлээлгээр орсон бол дараа нь ингээд харахуур ороод тэгээ ингээд тэний подкаст ороод тэгээ эргээд ингээд хүлээлгээр ороод ингээд яваад байгаа шүү. Ер нь бол ихэнхдээ энэ бараг дараалал яадаг тий. Яалтчгүй дундуур нь бит хоёр нэг юм тэр дарааллыг дөрчмөрч таарахар болох юм бол тэгээд нэг дугаар дундуур нэг өөр мавчлагддаг байгаа. Гэхдээ бит хоёр айлах тэр дарааллаа барьж явахыг хичээдэг тий. Тийм тэгдэг шүү. Тийм болохоор бит хоёроос битгий их юм нэхэрэж. Тийм. Өөрөөр хэлэх юм бол харахын өрөөнд өнгөрсөн 7 хоногт орсон бол 2-7 хоног нь өөр подкаст орж таарах баха. Тийм болохоор 3-7 хоног дээрээ харах өрөөгөөс хүлээ авч үзээрэй. Хаяа бас нэгтгэд орохгүй бас тохиол бас байдаг байгаа шүү. Зарим нэгэн үедтэй ингээд үнэхээр бит хоёр сая нэг 7 хоног ороогүй шүү дээ. Тэр үед бол тэгээд нөгөө миний харанхуй өдөрч таарсан, чиний төрс өдөрч таарсан тий. Тэгээд хойлоо тэгээд дуу зэрэгтэй хойлоо зүгээр өнжчихгүй энэ 7 хоногтоо гэдгийгсэн. Тэгээд та нар маань сайхан ойлгосон байлээ. Харин тийм баярлаа. За тэгээд дараагийн дугаар хүртлээ түр баяртай. Пока. Баяртай. Mini chess sur ett där, mini bass sur ett där,